Таны сонсох суваг өгүүлж байна. Дэлхийн сонгодог зохиол Мартин Эден. Зохиолч Джек Лондон. 15 дугаар хэсэг. 31-р бүлэг. Нэгэнтээ гинтийн тохиолд бол Мартиныг Гертруда эгчтэй нь Бродвей гудамжнаа уулзуулжээ. Тэр гинтийн тохиолдлын үед хэдий эвгүй байдал гарсан боловч яахаргүй азтай тохиолдол болсон юм. Гудамжны болонд тарамбай хүлээж байсан Гертруда Мартиныг төрүүлэн харсан бөгөөд түүний турч цонх хийсэн царайны гонигт байдал Гертрудын нүдэнд юуны юм туссан ажээ. Үнэхээр ч Мартин гонигтай явжээ. Тэр мөнгө хүлэгчтэй уулзаад ундаг дугуйдаа нэмж зээл авах гэж ярилцаад хэрэг бүтэлгүй буцаж явсан юм байж. Намрын цаг зам муудсан учраас Мартин ундаг дугуйгаа барьцаанд өгч хар костюма гар дээр авч байхыг хүсжээ. Танд хар костюм бий шүү дээ. Та түүнийг энэ еврей липкэд барьцаанд өгчихсөн юм биш биз дээ. За хэрэг гэж Мартины хамаг хөрөнгийг андахгүй мэддэг мөнгө хүлэгч ярив. Тэгээд Мартиныг маш сүртэй харсан тэр нь яаран ингэж хэллээ. Үгүй. Би костюма барьцаанд өгөөгүй. Түүнийг барьцаанд яавч өгч болохгүй байна. Сайн байна. Хэрв та мөнгө авъя гэж бодож байгаа бол би түүнийг чинь авахгүй байж яавч болохгүй байна. Би энэ ажлаар тоглоом хийж суугаа юм биш шүү дээ. Гэж мөнгө хүлэгч нилээд зөөлрөн өгүүлв. Миний дугуйд ор хаяхад $40 хүрнэ. Тэгээд ч бүрэн бүтэн дугуй байгаа юм. Гэтэл та надад дөнгөж $7 өгсөн. $7 биш шүү. $6.50. Та хүү мөнгөө суудгаад авчихсан шүү. Гэж Мартин хариу хэлвэ. Мөнгө нэмж авъя гэж байгаа бол хар костюм авчирч өг. Гэж ажиггүй хэлэхэд Мартин цөхрөнгөө барж бөгчм давчуу мухалгаас түргэн гүйж гарчээ. Гертрудын сэтгэлийг зовоосон гонигт байдал ийхүү Мартины царайд төрсөн байна. Гертруда Мартин хоёрыг мэд солихын хооронд Телеграф Авеню орох тарамбай хурч ирвэ. Мартин эгчийгээ тарамбай цуулгаж өгөхийн тулд тохооноос нь түшсэнд Мартиныг өөрөө явган явах гэж байгаа Гертруд мэдлээ. Дэшгүүр дээр гарсан Гертруд эргэж харахтаа түүний хонх ойсон хазрыг олж хараад зүрхэн шимшрэв. Чи явахгүй юм уу? Гэж Гертруд асуув. Тэгээд тарамбаанаас бууж Мартины дэргэд иржээ. Би агаар амсгалах санаатай дандаа явган явдаг гэж Мартин хэлв. Би ч бас жаахан явган яваадах юм. Надад ашиг болно. Ойрдоо би муухан байх боллоо. Гэж Гертруда өгвөл. Мартин эгчийгээ харвал тэр нь гайхалтай өөрчлөгдсөн байваа. Ядарсан байдалтай бас ч нэмбаа биш. Нүүрэнд нь үрчлээ сууж бүх eel талаар халбайж эв түүгийн хүнд алхаа нь эрүүл чирэг сэргэлэн бүсгийн хөнгөн алхааг доогөлсөн мэт байж. Дараагийн бодол Гертруда илэрхий амьсгаацсныг Мартин үзээд тарамбай хүлээсэн дээр байх гэв. Бурхан минь, нээрнч би ядарчихлаа. Чи ч гэсэн тарамбай цуул яах вэ? Чиний шааханы үсгийн сүрхий илэгдсэн байна. Умард Окланд хүрэхэд чинь лав алга болчих байх гэж Гертруда ярив. Гэрт ч нэг хос гутал бий гэж Мартин хариулв. Маргааш манад очиж үдийн хоол идэрээ. Бернард Сан Леондрад ажиллаар явчихна гэж санаандгүй байтал Гертруда хэлв. Мартин толгоос ихсэрсэн боловч хоолны тухай үг гарахад нүдэнд нь гясхийн ховдөг харааг нууж чадсангүй. Мартин чамд нэгч пенсгүй болсон учраас чи явгаа юм шиг. Агаар амьсгалах гээд Гертруда дооглон инех гэсэн боловч тэр нь бүтсэнгүй. Байцхуу гэд Гертруда цүнхээ ухаж $5 зоос гаргаж Мартинд татгуулв. Саяхан чиний төрсөн өдрийн ой босныг би мартчихж гэж буфтан өгүүлвэ. Мартин зоосыг юугүй атгав. Энэ бэлгийг авах учиргүй гэж даруй бодсон боловч бас л эргэлзэв. Энэ алтан зоос бол амьдрал, хоол, оюуны болон биеийн хүч сэргэх бүтээл чидвхийн шин өрнөлт өөрөөс юу билээ. Магадгүй ийм олон тооны зоос олох ямар нэг юм бичих юм билүү. Марк худалдан авах мөнгөгүй учраас одоо хэрэн ширээн дээр хэвтэ сүүлчийн 2 өгүүлэлээ санав. Барьчин түүний нүдэнд гэрэлтэн үзэгдэнэ. Гайхамшигын тайлгаж гоо сайхны үлгий гэдэг өгүүлэлүүд юм. Эдгэрийг хаашин ч явуулаагүй гэхдээ энэч бичсэн бүхний дотроос хамгийн дөмг нь болох юм гэдгийг Мартин мэдж байна. Марк л авах хэрэгтэй байна. Амжилтанд итгэсэн итгэл нь өсгөлөнгийн эхлэлтийн төгсгөл болгов.
Өөрөөр хэлбэл Мартин гарын түргэн хөдөлгөөнөөр зоосыг халаасандаа хийж. Гертруда чамд би 100 дахин ихсгэж өгнө гэж Мартин өгүүлэхэд хоолон зангирч нүдэнд нь нулимс гүйлгэнэ. Тэгээд итгэлтэй бат бүх хоолойгоор ингэж хэлв. Жил хүрэхгүй хугацаагаар би чамд яг 100 ширхэг ийм зоосог өмц. Надад идэх гэж гуйхгүй. Чи зөвхөн хүлээж л байх хэрэгтэй. Тэгээд хараарай гэв. Эгч ч итгэсэнгүй. Түүнээсээ болж эвгүйцээд эвгүйцлээс гарахын тулд ийм өгүүлрэв. Мартин, өлсөж байгааг чинь би мэднэ. Нүүрэн дээр чинь бичээстэй байна. Дуртай цагт очиж хоол идчихье. Хийгэн ботмыг ажиллаар явхад би чамд хэл хүргэж чадна. Хөөгтүүдийн маныг нь гүйгээд л хүрнэ, Марта. Эгчийнх нь бодол илэрхий байсан учраас юу хэлэх гэж байгааг Мартин урьдч мэдэж байна. Ямар нэгэн ажилд орох цаг болсон юм биш үү? Гэж эгч нь хэлв. Би юу ч олохгүй гэж бодож гинөө гэж Мартин урдаас нь асуув. Гертруда толгоос сэгсрэв. Надаас өөр хинч надад итгэдэггүй маа, Гертруда. Би сайн юм тун олныг бичсэн. Тэгээд хизээ нэгэн цагт түүгээрээ мөнгө олно гэж Мартин хачин жавхаатай өгүүлв. Сайн гэдгийг чи яаж мэдэв? Яагаад вэ гэвэл сэтгүүлүүдэд хэвлэгдэж байгаа бүхний 99 хувиас нь миний өгүүлбэрүүд дээрэм гэж Мартин хэлэхэд утга зохиолын түүхийн талын бүх мэдлэг нь түүний тархинд сэргэж чухам яагаад өөртөө итгэдгээ ихчтэй тайлбарлах аргагүй юм гэдгийг ойлгожээ. Гэл ээж гисэн ухаантай үг сонс, тийм ээ? Ухаантай үг сонс гэж Гертруда Мартины өвчнийг зөв ойлгож байгаадаа итгэн давтаж гэлээд маргааш очиж үдийн хоол идээрэй гэв. Мартин түүнийг таранбай цуулгаж өгөөд шууданд гүйн очиж $5 3-аар марк худалдан авав. Орой Морзинд очих замдаа шуудангийн салбараар орж бүх маркаас 2 пенсийнхнийг үлдээж бусдыг нь наасан зузаан дугтуй олныг шууданд өгчээ. Энэ бол Мартины хувьд дурсгалтай үдэш болсон тэрээр Рес Брисендентэй танилцжээ. Брисенден яаж Морзинд ирсэн? Түүнийг хэн хөргөж ирсэн? Энэ бүхнийг Мартин мэдсэнгүй. Тэгээд ч Брисенден цонхгөр царайтай санаанд тогтхооргүй хүн шиг харагдсан учраас энэ тухай Руфэс ч асуусангүй өнгөрчээ. Цагийн дараа түүнийг юм мэддэггүй бүдүүлгэр байна гэж Мартин бодов. Яагаад вэ гэвэл тэр хүн тасалгаа хийсэн холхиж харан дахь зургийг ширтэн ширээ номын тавиур дээр байсан сэтгүүл номнуудыг шагаалж байв. Текснэ орчноо үл хайхран Морзийн түвшлэгт сандалд сууж халааснасаа нэг юм гаргаж уншиж эхэлвэ. Уншиж байхдаа хайхрамжгүй байдлаар үсээ үе илнэ. Тэгээд Мартин түүнийг мартчихсан байснаа тарахын үед хэсэг залуу бүсгүйчүүдийн дунд байхыг олж үзвэл тэд нар нь яриандаа сэтгэл их л хансан бололтой байв. Мартин гэртээ гарч яваад Брисендентэй санамсаргүй дайралт. Оо та явсан юм уу? Гэж тэр асуув. Брисенден ямар нэг юм дурамчхан бовтонсон боловч зэрэгцэн явл. Мартин ч ярих гэж дахин оролцсонгүй. Тэгж тэгэд дуугүй явсаар хідэн хороолол өнгөрлө. Бие толсон хөгшин илжиг. Энэ үгийн хүч гинтийн гарал хоёр Мартины гайхшлыг төрүүлв. Энэ нээдтэй санагдавч Брисенденг зэвүүцэн үзэх нь улам нэмэгдэв. Дахин нэг хороолол өнгөртөл дуугүй явсны дараа ямар ч өдгөрөө та тийш очдөг юм бэ гэж байхыг нь Мартин сонсвоо. Та өөрөө гэж хариу асуув. Би мэддэг байсан бол намайг тэнгэр нэргэг. Тэгээд би тэнд анх очиж байгаа тэр. Яах вэ хоногт 24 цаг байдаг шүү. Яаж игээд өнгөрөх хэрэгтэй болно. Явж юм уу гэж Мартины асуултад хариулж Брисенден ирэв. За тэгээ. Өгөнд орондохойдоо Мартин өөрийгөө дотроо зэмлэв. Гэртэн түүнийг хөлсний ажил хүлээж байгаа. Бас ямар ч романаас сонирхолтой Герберт Спенсерийн намтрыг унших гэснээс гадна Вайсманы нэгэн дэвтэр зохиол унших гэсэн билээ. Энэ нүдэнд хүйтэн хүнтэй цаг үрж явах ямар хэрэг байна гэж Мартин бодов. Замын ханинч түүнийг татсан бус харин үүнтэй холбоотой хурц гэрэл, шилтэл, хундагны хангинах чимээ, халуу бутарсан царай, чангадуу түүнийг татжээ. Амьдралд байртай болж хуваасан хөрөнгөөрөө зовох юмгүй балгахчих хөгжөөнд санаа амар хүмүүсийн дуу шүү. Мартин ганцаардаж байсан түүний зовлон юм. Ийм учраас Брисендений урилгыг дуртай хүлээн авчээ. Мартин халуун булгийг орхиж жоогоос саснаас хойш Монголын худалдагч Португалийн дайснигээс тооцвол ундны газар нэг ч удаа орсонгүй. Согтоо хундаар хүч сэлбхийг шаардах нь биеийн ядаргааг бодвол оюуны ядаргаа гайгүй учраас Мартин дарсанд шундаггүй байв. Харин одоо бол уумаар чухамдаа ууж хашгирч хөхрөлдөж байдаг архины мухлагт ормоор санагдав. Ийм мухлаг бол аггүй гэдэг мухлаг юм а. Брисенден
Мартин хоёр ширэн сандал дуглан сууж Шотланд виски архис сооттой ууж гарваа. Тэр хоёр яриад дэлгэв. Янз бүрийн юм ярьж арх дахин ээлжээр захихдаа л яриагаа зогсож байв. Мартин сүрхий дадаг хэрн хамт ууж буй нөхрийн тэсвэртэй гайхав. Түүний хэлсэн үгэнд бүрч илүү гайхав. Тэгэл Брэнсэндэн их л юм мэддэг. Түүний замд тохиолдсон хоёр дахь ёстой сэхэтэн гэж Мартин удалгүй ойлгов. Гэхдээ профессор Колдэлд байхгүй юм. Брэнсэндэнд нилээн байх. Түүнд галтвал ер бусын хурцгаараа юмыг хүлээн авах чанар, сэтгэлийн хөөрлийн онцлог нөлөө цөм байна. Сайхан ч ярих юм. Түүний нэмгэн уруулаас суур машинаар зорсон юм шиг хурц уг гарна. Тэр үг хатгаж огтолж байх мэт. Түүний хойноос ахын санашгүй сайхныг өөртөө агуулсан мэт тод сайхан дүрээр өнгөлсөн тайван өгүүлбэрүүд цогтхон гарна. Заримдаа түүний үг сансрын тэмцэл, нүргэн дураалах цэргийн бүрээ шиг хангинаж, мөнгө шиг жингэнэж, одон ертөнцийн хүйтэн гялал зуур шиг гялбалцсан. Тэр үг нь шинжлэх ухааны сүүлчийн ололтууд товч тодорхой том ялагдчихэ. Үүний зэрэгцээ энэ үг бол үгээр илэрхийлжүүл болох хатал, эдгээр үг буй болгох төвөгтэй, нарийн холбоогоор мэдэрч болох тэр олдшгүй, тэнгэрлэг зүйлээр нэвчсэн яруу найрагчийн үг байл. Ярин хэлээр өгүүлж болшгүй. Төөний туршлагад хүрт ээлгүй тийм алсын ямар нэгэн салбарт гайхамшигын хүчээр нэвтэрч ордог оюуны хараатай хүн ажээ. Гэтэл жирийн оюун бол үл ойлгох. Мартины хувьд бол ойр дотны байх ер булсын утга холбогдлыг ярийн үгээр илэрхийлэн хэлэхэд нь үг хэлэх чухам элбэг урлаг тус болж байна. Эхлээд Брэнсэндэнд дургүй байсныгаа Мартин даруй мартжээ. Эд үгээ хүртэл зөвхөн номноос олж уншсан бүхэн одоо түүний урд байж байна. Бишэрвэл зохих хүн, сэтгэгчийн хүслэнгийн биелэл өмнө нь байж байна. Үүний өмнө би юу ч биш гэж Мартин хөршийн яриаг багтан сонсохын хамт давтан өгүүлж байсан юм. Та биолог судалсан хүн бололтой гэж Мартин дуу алдан өгүүлвэ. Гэтэл Брэнсэндийн толгой сэгсэрсэн гайх шиг төрүүлжээ. Гэхдээ та биолог судлахгүйгээр орж ирэхээргүй тийм санаа гарган хэлж байна шүү дээ. Таны дүгнэлтүүд сууд эрдэмтдийн сэтгэлгээтэй тохирч байна. Та тэдний бүтээлийг уншаагүй байж болмооргүй юм гэж Брэнсэндийн гайхсан харцыг ажиглан Мартин үргэлж дүүлэн өгүүлв. Ийм үг сонсох сайхан байна. Миний өнгөцгөн мэдлэг үнэнд хүрэх ойрын зам надад олж өгсөн сайхан байна. Гэвч миний зөв үү буруу юу гэдэг нь эцсийн эцэст надад хамаагүй. Энэ бол учир холбогдолгүй юм. Туйлын үнэнд хүн хизээж хүрэхгүйгээс хойш гэж Брэнсэндэн хариу хэлж суув. Та Спенсерийн шав хойчийг залгамжлагч юм гэж Мартин баярлан хашгирчээ. Багасаа би Спенсерийн ном сөхөж үзээгүй. Уншсан мэн гэвэл хүмүүжил. Хагас цагийн дараа Брэнсэндийн оюуны бүх нөөцийг сайтар судлан үзсний эцэст Мартин ингэж хэлв. Ийм хөнгөн хэлбэрээр мэдлэг олж авах юмсан. Хамгийн сонирхолтой нь та жинхэнэ догматикч юм. Шинжлэх ухаан Песфериор тогтоож чадах баримтыг та догматикаар тогтоож байна. Та зөв дүгнэлтийг шууд хийх юм. Нээрээ ч аз болж үнэнд хүрэх ойрын замыг та олж энэ замаар гэрлийн хурдаар нисэн өнгөрөх вэ? Энэ бол ер бусын чадвар юм гэв. Тийм ээ. Энч миний багш нарыг Ламптон Жозефийг ах Дэтоныг дандаа твдүүлдэг байсан юм. Гэвч үүнд ямар нэгэн гайхалтай юм байхгүй. Завшаан тохиол болоход би бага наснаасаа католик шашны сургуульд орсон юм. Харин та хаан суралцсан хүн байна. Мартин өөрийнхөө тухай ярьж өгөхийн хавьд Брэнсэнднийг ажиглан язгууртан шинжийн царай, дуг гуймөр, номоор халаасыг нь дүүргэж хажуудах ширээн дээр хаясан пальто зэргийг нь харав. Брэнсэндний царай нарийнхан гар нь наранд борлсон байваа. Үүнд Мартин гайхав. Цэвэр агарт зугаацсан явхад Брэнсэндэн төдий дуртай биш болов уу? Тэрээр хаан ингэж борлоо вэ? Энэ борлсон нь нэг л өвчний учир хэвийн биш юм шиг гэж Мартин бодогдох бөгөөд Брэнсэндний хавчигдуу туранхай царай, хой хийсэн хазар, бүргэд хамрыг нь харан байж бодно. Шүднийх нь байдалд сайхан юм юу ч үгүй, нүд нь томч биш, багч биш, бас давхраатай. Тэмгэх аргагүй өнгөтэй ажээ. Гэвч тэр нүдэнд далдын гал дүрлцэж, хачин хоёрдмол эсрэг тесрэг харцтай аж. Нүднийх нь харц бардам, заримдаа ууртай юм шиг мөртөө, юугаараа ч юм бэ? Өрөвдөх сэтгэл төрүүлнэ. Мартин Брэнсэнднийг үнэхээр өрөвдөж байваа. Юунаас болж өрөвдснөө Мартин удалгүй ойлгов. Брэнсэндэн Аризона сайхан ирснэ ярьсны дараа. Би сүрьяатай хүн. Бидэнд 2 жил шахан байл. Уур амьсгалын цоврал эмчилгээ хийлгсэн юм гэв.
Эндхийн ууранцгалд эргэж орхосоо та айхгүй байна уу гэсэнд айха гэв. Бресэнд хэлсэн үгийг нь ердөө л давтан хэлсэн бөгөөд түүнд айх юм энэ дэлхийд байхгүй болохыг Мартин ойлгов. Нүд нь ониж хамран сарталцаад түүний нүүрний байдалд эрс бардам бүргэж шинж тодорч ирвэ. Энэ хүнийг харж баяссандаа Мартин зүрх цохилов. Ямар сайхан хүн бэ гэж бодсноо. Хувь заяаны хүндэд би хугарч нугарахгүй явна гэж дуудан уншив. Та Генлийн зохиол дуртай юу гэж Бресэндэн асуухад нүднийх нь харц ээлдэг зөөлөн болоод. Та дуртай байхгүй байж ч яаж болох вэ? Ай Генли, агуу их оюун, орчин үеийн сэтгүүлүүдэд толгой холбогчдын дотор тэр хүн тайган нар дотор зогсож байгаа гладиатор шиг л байх юм гэв. Сэтгүүлүүдэд хэвлэж байгаа юмс танд таалагддаггүй юм уу гэж Мартин болгоомжлон асуув. Тэгвэл танд таалагддаг юм уу гэж Бресэндэн галзуу мэт хашгирахад Мартин ч цочлоо. Би сэтгүүлд зориулж юм бичдэг юм. Чухамдаа бичих гэж оролддог юм гэж Мартин хариу бовтно. Тэрч бас яах вэ? Наантай цаантай. Та бичих гэж оролдож байгаа юм шүү. Гэвч тус болохгүй. Таны амжилт олоогүйг тань би үнэлж хүндэтгэж байна. Та юу бичдгийг би гадарлаж байна л. Тэгдэхийн тулд таны зохиолыг унших хэрэггүй юм. Тэдгээр зохиолын урдуур хаалга хаагдаад байгаа нэг дутагдал байна. Тэдгээрт гүн санаа байна. Гэтэл тэр чин сэтгүүлд хэрэггүй. Элдв новш хэрэгтэй байдаг. Түүнийг ээж элбэг олж байгаа юм гэлээ. Бэж гар хөдлмөрөөс зүгтдэггүй шүү гэж Мартин сөргөн өгүүлв. Үгүй ээ гэж Бресэндэн хэлээд Мартины илэгдсэн занга гэл аасан ханцуу цамцны ноорсон нудраг зэрэг ядуугийн тэмдгийг мөн цон хийсэн хацрыг нь удтал ажиглаад. Үгүй ээ гар хөдлмөр танаас зүгтаадаг юм. Тун сүрхий зүгтаж байгаа учраас та тэр талаар юр амжилт олсонгүй. Хонгор минь би танд идэх юм үгвэл та уурлах болов гэв. Мартин царайгаа улааж байгаагаа мэдгэд Бресэндэн тэсгэлгүй хөхөрвөө. Садгалан хүн бол уурлахгүй дээ гэж Бресэндэн хэлэхэд Мартин та ч чөтгөр юм да гэв. Гэхдээ би танд тэгж хэлээгүй. Хэлээд үзээрэй. Оо хай. Тэгвэл та надтай цуг оройн хоол идэж. Ингэж хэлээд ресторанд очих гэж байгаа юм шиг суудлаас өндөв. Мартин нудраг зангидж чамархайтан цус хурва. Алдарт могоо залгирч амьдаар нь залгина гэж Бресэндэр дамын 8-чин шиг хашгирч байв. Мартин өвчнөд тамирчсан Бресэнднийг аимшиггүй харж "Үнэхээр таныг амьдаар нь залгиж болох байна" гэв. "Намайг залгиад хэрэг болохгүй. Та бишээ, залгих нь хэрэг болохгүй" гэж Мартин хэлээд үнэн сэтгэлээсээ нэгэд Бресэндэн та намайг мэхэлчихлээ. Би өлсөж яваа маань ерийн үзэгдэл. Үүнд надад ичих юм юугүй. Би аарсаар чамирхал могор заншлыг тоодоггүй боловч та хамгийн жирийн үг хэлж ямиг жинхэнэ нэрээр нэрлэхтэй зэрэгэл би тэр мохор заншлын боол болж байна гэв. Та гомджээ гэж Бресэндэн баттгав. Би гомдсон үнэ. Балчир цагаас шингээсэн мохор заншил байдаг. Би нилээд юм сурч амжсан боловч хаяа уур хүрэх юм. Хүн бүхэн сул талтай. Өнөө арга ясан шүүгэнд байдаг гэх чиг. Одоо ч та шүүгээгээ хайчхаа биз. Тэгэлгүй яах вэ? Лав. Тэгвэл явж хоол идэ. За тэгье. Мартин виски архины үн төлөхөөр сүүлчийн $2 гаргасан чинь Бресэндэн хоол зөөгчийг бүү ав гэд өөрөө төлбөө. Мартин дургүйцэн нүүр үрчилгэх гэтэл Бресэндэн түүний мөрөн дээр гараа нөхөрсөг байдлаар зөөлөн тавьсанд мөнгөө халаасандаа даруй хийжээ. Таны сонсох сувг өгүүлж байна. 32 дугаар бүлэг. Маргааш нь Мартины Дюрбусын зочин дахин зочилсон учраас Мария дахин твдэж сандрахад хүрэв. Гэвч нь удаа нилээд тайван байж чадсан учраас зочдын өрөөнд төрөх хүлээлгэж зочныг ёсорхуу урьжээ. Танайд довтлон орж ирсэнд та дургуцахгүй биз гэж Бресэндэн асуув. Үгүй хаанаас тамин та яаж миний хаягийг мэдэв гэж Мартин дуу тавин түүний гарыг чангадгаж зочиндоо ганц сандлаа өгөөд өөрөө оронд ирсуваа. Би морзынх руу уцтлаа л. Мор завгаа уцсавч. Тэгээд л би энд байгаа нь. Бресэндэн болтооныхоо халаасанд гараа хийж багавтар ботном гаргаж ирэв. Энэ нэг найрагчин шүлгийн номыг танд өгөхөөр авчирлаа гэж номыг ширээн дээр тавиад та уншаад өөр ав. Гэхдээ Мартин татгалзаж. Ав би номоор яах вэ?
Өнөө өглөө цусаар ханиагаад та над виски байна уу? Байхгүй биз. Жаахан хүлээгээрэй гэж тэр хэлээд босож гарав. Түүний хойноос Мартин харж лав нэгэн цагт ханхар байсан мөрн хадангар цээжиндээ түгдийн буусныг олж гарав. Мартин 2 аяга бэлдээд бэлгийн номыг нь уншиж гарав. Энэ бол Хенри Воган Мерлоугийн шүлгийн сүүлчийн төвөр байгаа. Шотланд виски алга. Новшч нь Америк виски зардаг юм. Юу ч гэсэн ганц лонх юм авлаа гэж Брэнсэндэн эргэж ирээд учирлан ярив. Би нэг хүүхий явуулаад нимбэг аваадах яа. Тэгээд хоёулаа нимбэгтэй арих үе. Харин ийм юмны хөлсөнд Мерлоу юу аваа бол гэж Мартин өгүүлв. $5 л бол дээд байх. Харин ч аз туршихаас айгаагүй хэвлэх хүн олсонд Мерлоу баярлал барав гэж Брэнсэндэн хариу хэлжээ. Тэгвэл яруу найргаар амьдрахгүй нэ гэж хэлэхэд Мартины хоолойд сүрхий гутарсан өнгө дуулдва. Огтүгүй. Ямар тэнэг түүгээр амьдрна гэж бодох билээ. Толгой холбох бол өөр хэрэг. Брюс, Виржиниа Спринг, Сэжвик нар завшиж байгаа юм. Гэтэл жинхэнэ яруу найрагчд болж Мерлоу юугаар амь зуудгийг та мэдхүү? Пенсильванд сурлагаар хоцрогдсон сургуульд багшилдаг юм. Энэ бол дэлхий дээр байгаа тамийн олон салбарын хамгийн аимшигтай мөн. Надад шүүмжлэгчд юу бичдэг гэж. Энэ бие тоосон өөдгүй 50 жилийн нас амласан ч би түүнтэй байр солихгүй. Төвний шүлэг орчин цагийн толгой холбогчдын улсын шүлгийн дотор байх нь өлбөн дотор байгаа учраас маас шиг л байдаг. Гэтэл Мерлоугийн тухай шүүмжлэгчд юу бичдэг гэж. Энэ бие тоосон өөдгүй амьтад энэ шүүмжлэгчдийг чөтгөр аваас. Ерөөсө зохиолч болох чадваргүй хүмүүс жинхэнэ зохиолчийн тухай шүүм ярих дуртай байдаг юм. Жишээ нь Стивенсны тухай та юу гэж донгосож байлаа гэж Мартин дуу алдан өгүүлв. Намгийн муусаа могоонод. Бэж тэднийг мэднэ. Ламтан Дамьяныг өмгөөлсөн загтал бичсэнд Стивенсоныг насан туршид нь гүтгэж мөчөөр нь тоолж дэнсэлж бас гэж Брэнсэнднийг өгүүлэхэд Мартин таслан бас өөрийн өчүүхэн мэгэгчийнхээ хэмжээгээр хэмжиж байсан юм гэв. Ёстой зөв. Тэгэлгүй яах вэ? Хамаг сайхан, үнэн, өл зүйтэй бүхнийг нь бузарлаад сүүлд мөрийг нь сайшаан алгадаж сайн нохой шүү энэ фидо гэж ярьж байсан. Тэднийг хүний удмын арчаагүй шаацгаа гэж Ричард Рилф амьсгаа хураах гэж байхдаа хэлсэн юм. Тэд нар оддын тоос олж толоох гэж сууд хүний санааг солир шиг нисэж явхад барих гэж хүсэж байгаа юм. Бэнигэнтэй шүүмжлэгчдийн тухай, чухамдаа шүүмж бичигчдийн тухай нэг өгүүлэл бичсэн юм гэж Брэнсэндний яриаг Мартин шуналтай өргөжлүүлэн өгүүлв. Түүнийг аваад аль гэж Брэнсэндэн яаран хэлжээ. Мартин ширээн доороос оддын тоос гэдэг өгүүллийнхээ нэг хувийг гаргаж Брэнсэндэнд өгвөл тэр дээр уншиж эхлэв. Тэгэхдээ үе гараа үрж инээд алдаж тэрч байтугай нэмбэгтэй архиа мартсан бай. Та чинь сохор одоонуудын газар нисэн ирсэн оддын тоосны хэлтэрхий юм. Энэ өгүүлгийг чинь хамгийн түрүүчийн сэтгүүлэл хумгүй авчихаа биз гэж Брэнсэндэн уншиж бараад хашгиран өгүүлв. Энэ өгүүлгийг 27 сэтгүүл буцаасан гэж Мартин тэмдэглэлийн дэвтрээс өхөн үзээд хэлв. Брэнсэндэн хөхөрч ихэлснээ хөхүүлэн ханиалгаж гарваа. Та лав шүлэг бичдэг байхаа. Та надад нэг уншуулаач гэж тэр ханиаж дуусаад цөөн колоогоор хэлжээ. Энд битгий уншаарай. Би тантай ярилцмаар байна. Би танд шүлгээ өгч явуулнаа. Та гэртээ уншаарай гэж Мартин түүнээс гуйл. Дурлалын сониод говсгүй софт 2 гэдэг шүлгийг Брэнсэндэн авч одвоо. Тэгээд маргааш нэрээд зөвхөн бусдаас нөгөөдгөөч гэжээ. Тэр бүгдийг нь уншиж бараад Мартин ёстой яруу найрагч байна гэж хэлжээ. Бас өөрөө шүлэг бичдэг байж. Брэнсэндний шүлгийг Мартин уншиж үзээд баярлан багтсан хэрнэ тэр шүлгийг хэвлүүлэх гэж нэг ч удаа оролдоогүйг нь мэдээд гайхжээ. Тэр сэтгүүлүүдийг тахал аваач гэж Брэнсэндэн шүлгийг нь ямар нэгэн сэтгүүлд явуулах гэсэн Мартины саналд хариулаад гоо сайхныхын тул хайрлаж бай. Сэтгүүлүүдийн тухай бодохын хэрэггүй. Эддэ Мартин идэм. Та хөлөг онгоц тэнгистэй буцаж оч. Танд өгөх зөвлөгөө минь энэ байна. Энэ хотын хог дотор та юу хийн? Та гоо сайхныг сэтгүүлийн хэрэгцээнд зориулан панзалж өдөр болгон амиа хорлож байна. Танд саяхан юу гэж хэллээ гэлээ? Тийм. Хүн бол нэг өдрийн насны дотроос адагна. Танд нэр алтар хор болно. Та шавхруугаар хоолно гэхэд даанч өвөрмөц, даанч үнэж, даанч ухаан тайдаж байна. Таны нэг мөрчим сэтгүүлүүдэд хизээж худалдахгүй байхаа гэж найдаж. Гоо сайханд л үйлчлэх хэрэгтэй. Дөөнд л үйлчлээ. Бусдыг нь чөтгөр аваг. Амжилт уу? Танд ямар амжилт хэрэгтэй юм?
Та Гейлигийн хий үзэгдлээс дашрамт хэлэхэд илүү болон Стивенсны тухай 10 мөртөө шүлгээр дурлалын цоврлуудаараа тэнгисийн шүлгүүдээр амжилт олсон байна шүү дээ. Яруу найрагчийн баяр урлан бүтээхтэй байдаг болохоос олсон амжилтанд байдаг юм шиг. Надтай бүү маргаа, би үнийг мэдчихээн. Та ч өөрөө мэдж бай. Та гоо сайхнаас шархалжээ. Энэ бол амьдаггүй шарх, эмнэлэггүй өвчин. Зүрхэнд шаасан ул айдсан хутга юм. Танд сэтгүүлчидтэй нялганах ямар хэрэг байна? Таны зорилго бол дан ганц гоо сайхан л болог. Та түүгээр зоос цутгах гээд яах нь? Юу ч бүтэхгүй мэдээж л дээ. Сэтгэл бүү зовоо. Та 1000 жилийн турш гарсан бүх сэтгүүлийг уншсан ч Гейтсийн ганц мөр юмтай тэнцэх юм огт олохгүй. Алдар нэр алт мөнгийг огооч маргаашил далайн аянд гар гэв. Би алдар нэрийн тулд бишээ. Хайр дурлалын тулд хөлмөрлөж байгаа юм. Таны үзлийн ертөнцид хайр дурлалд байр байх юм шиг. Минийхэд бол гоо сайхан гэдэг чинь хайр дурлалын зарц байгаа юм гэж Мартин гинэ. Төвнийг өрөвдөх бахархах хоёр хосолсон харцаар Брисенден харжээ. Мартин минь, та мөнч залуу байд. Яасан залуу юм бит. Таач тун өндөрт нисэж гарна да. Даанч таны талавч маш хэврэг юм. Түүнийгээ бүү хугалчгаарай. Ёр түүнийг ээж хуйхалж амжичлээ. Тэр дурлалын сонет чинь нэг банзлыг л магтаж байх шивтэй. Шив шиг. Хайр дурлалыг магтаж байгаамаа гэж Мартин хэлээд дахин инэв. Сольёрлын философи гэж Бринсенден эсэргүүцээд ингэнгүүлрүү. Би халуун ногоо томхон залгиж хаад бодол давтагдаж суухта үүнийг мэдсэн юм. Болгоомжлоорой. Хөрөнгөтний энэ хотууд таныг хорлон шүү. Та бид хоёрын танилцсан панцчдын цуглардаг тэр газрыг жишээ болгож үзэлтэй. Тэр чин хогийн савнаас 7 дор. Үнэн шүү. Тийм агаарт хүн эрүүл байж чадахгүй. Тэнд аяндаа бүтэж өгнө. Гэтэл энэ бүх хог шавхруунаас дээш гарах ганц жим хүн алга байна. Тэд нар бол тун гавихгүй үзэл санаа бүхий урлагийн эрмэлзэлтэй явдаг хөрх ёстой гэв. Дэвиэрэга гэнэ цогсоож Мартины харва. Гентийн таавар аянга цагилгаан шиг гэрэлтэн орж ирв. Нүүрэнд нь айдас гайхал тодорлоо. Та гайхалтай сайхан дурлалын сонето тэр цонхгөр им шааранд зориулан бичсэн юм уу гэв. Тэр даруй Мартин баруун гараараа Бринсенденийг багал зуурдан авч дугтчихад түүний шүдэн тажигнаж байгаа. Гэтэл Бринсендений нүдэнд айсан шинжгүй харин сонирхсан, шоолсон инээмсэглэл харагдана. Тэгэхэд сая сэхэ орсон Мартин гараа суллан Бринсенденийг орон дээр чулуудва. Бринсенден удтал амьсгатал. Амьсгаагаа дарагдахаар тэр хөхөрч эхлэв. Хэрв та миний амьдралын өчүүхэн үлдэгдлийг надаас говж хайсан бол би таны мөнхийн өстөн болгосон билээ гэж тэр хэлв. Сүүлийн үед миний мэдрэл нэг л базаахгүй. Таныг дэндүү зовоочхоогүй байгаад би одоохон нэмбэгтэй архийгэдгий гэж Мартин өөрийгөө зөвтгөн бурууга хүлээж өгүүлв. Залуу ээл минь. Та өөрийн биеийг гүйцэд үнэлдэггүй юм байна. Та гайхалтай хүчтэй юм. Ёрдөөл залуу ирвэс юм. Арслангийн зулцаг. Горгүй. Энд чинч танд тун их гай болно доо. Гэж Бринсенден хашгирва. Яагаад тэрв? Буурлаа үүнийг уучих гэж аяг дөхүүлэх зур Мартин хэлв. Яах юу байх вэ? Хүүхнээс л болно. Тэд нар одооч таныг тайван байлгахгүй байгаа шиг насны таницыг хүртэл амар заяа үзүүлэхгүй. Би чинь сая ихээс төрсэн хүүхэд биш шүү. Дахиж багал зууртан гэж бүү бод. Би хэлэх юм аа л хэлжгүйцэн. Энэ бол таны анхны дурлал гэдгийг би ойлгож байна. Гэхдээ гоо сайхныг бодож жаахан ухаалаг байж үзээрэй. Танд энэ хөрөнгөтний хүүхнүүд ямар хэрэг байна? Тэдэнтэй хутгалдаад юу хийх вэ? Орх. Харин дурлал байгаа цагт дурлаж амьдрал өхөл хоёрыг адилхан доогддог тийм хүүхнүүдийн дотроос цогтой золбоотой ёстой хүүхэн нэгийг олж ав. Тийм хүүхэн энэ дэлхийд бий шүү. Хөрөнгөтний задгалан амьдралын бүтээл болох энэ өчүүхэн амьтнаас илүүгээр тийм хүүхэн таныг хайрлаж чадна. Өчүүхэн амьтан гинүү гэж Мартин зэвүүцэн хашгирав. Ёстой л өчүүхэн амьтад. Баг наснаас нь тархинд нь шингэсэн ёс суртахууны үннийг тэр хүүхэн танд шулганах боловч жинхэнэ амьдралаар амьдрахаасаа айж байх болно. Мартин минь. Тэр хүүхэн танд өөрийнхөө хэрээр хайртай байх болно. Гэхдээ ёс суртахууны үннийг илүү хайрлана. Гэтэл танд аггүй их ам хайргүй дурлал эрвэхэн өнгөтэй чөлөөт сэтгэл хэрэгтэй. Ёрн тэгээд хэрв та энэ ертөнцид амьд явдаг юм бол танд бүх хүүхэн төвөг болно. Та амьд явахгүй л тий. Та тэнгистэй эргэж очихыг хүсэхгүй байхад өөрөө ялзартлаа энэ ялзарсан хотуудад эргэлдэх болно. Хэлхийг ээлхэл. Тэргүй та намайг үнэмшүүлж чадахгүй. Танд ч надад ч амьдралын ухаан байгаа болохоор та бид хоёр тус тусдаа зөв гэж Мартин хэлв.
Тэр хоёр дурлал, сэтгүүл болон бусад олон юмны талаар санал нийлэхгүй байсан ч Бэйбидэд татагдж байгаа. Иймд Мартин Брэнсэндэнд жирийн таслаас илүү зүйлээр татагдж байв. Хэдийгээр Брэнсэндэн Мартины бүгчин мөрөөнд нэг цагаас илүү сууж чадахгүй боловч тэд өдөр бүр уулздаг байв. Брэнсэндэн эрх бүр лонх виски авчирхаа мартахгүй бөгөөд хоол идэхээр ресторанд суух бүр нэг шил виски содтой ус захин. Хоёулын хоол ундны үнийг Брэнсэндэн төлнө. Түүний ачаар Мартин урд өмнө амсаж үзээгүй нарийн хоол олны гэдэж Шотланд виски болон Рейн Вейн дарсны амтыг авчи. Гэвч Брэнсэндэн өлсөх шиг хэвээр л байна. Харвас ямт мэт боловч амьдын жаргалыг тэр сайн мэднэ. Хүний оршин амьдрах бүх хэлбэрийг дооглон үзэж өглөө сайхгүй хэрнэ амьдралд туйлын хайртай. Тэрээр амьдралын хүслэнгээр түүний хөдөлгөөнийг мэдж байх эрмэлзлэр дүүрнэ. Дээр нь өөрөө төрсэн сансрын тоосон дотор өөрийн өчүүхэн зайд найгаж байх хүсэлтэй гэж тэр нэгэнтээ хэлжээ. Шин сэрэл амтлахын тулд согтоох зүйл хэрэглэж янз бүрийн эмтэр хийж 3 хоног юм уулгүй байж 4 дахь хоногт нь цангаа гаргахын сайхныг амтлах гэж явсан гэж Мартин ярьж байсан юм а. Чухам хин хаанхын хэн болохыг Мартин мэдэж чадсангүй. Энэ бол өнгөрсөн цаггүй ирээдүйн удахгүй ирэх өглөөр хязгаарлагдсан эдүүгээдээ амьдралын халуурхалд шатсан хүн байва. Таны сонсох сувг өгүүлж байна. 33 дугаар бүлэг. Мартины амьдрал улам доройтлоо. Хэмнэх гэж яаж ч мэрийсэн гар хөдөлмөрөөр олсон хөлс нь хамгийн амин чухал зардалт ч хүрэхгүй байна. Тэгсээр байж гар костюмо барьцаанд өгөхөөсөөр аргагүй болж улмаар Морзинхан талархлын өдөр хоол идэж өрсөн урилгад очиж чадахгүй болвоо. Очиж чадахгүй болсон шалтгааныг мэдээд Руф туйлын харамссан учраас Мартин шийдсэн их хийхэр болов. Ингээд трансконтинентал сэтгүүлийн газар очиж $5 авч түүгээр костюмо барьцаанаас гаргаад Морзинд очно гэж Руф дамлжээ. Өглөө нь тэр Мариагаас 10 цент зээлв. Брисендес зээлхийг илүүд үзэх боловч тэр нөхөр гинэт үзэгдэхгүй болов. Брисендийн өрөөнд нь ирээгүй 2-7 хоног болсон учраас сэтгэлд нь сэв хийх юу боллоо гэж Мартин баахан бодов. Далайн булангаар гатлгаа онгоцоор гарахад 10 цент Мартинд хэрэгтэй байжээ. Тэгээд ч мань хүн төдөлгүй мөнгө олохгүй бол яана гэж бодсоор Маркет стритээр алхаж явлаа. Сан Францискод гатлгаа онгоцны хөлс 10 цент зээлэх хүн үгүй тул сэтгүүлээс мөнгө авч чадахгүй бол Окландд буцаж очих нь ч төвөгтэй явдал болно. Трансконтинентал сэтгүүлийн газрын хаалга онгорхой байсан бөгөөд хүмүүсийн ярилцах чимээгээр Мартин зогтусваа. Окер үүнд биш, Фордо. Форд гэдэг нь редакторын нэр гэж Мартин мэдж байна. Чухам та надад төлж чадах уугүй юу гэдэгт Окерэг байгаа юм. Өөрөөр хэлбэл бэлэн мөнгөөр төлнө шүү. Танаа сэтгүүл хойдон жил ямар болох нь надад падгүй хэрэг. Миний ажлын хөлс төлөхийг л би шаардаж байна. Өөр юмгүй. Хэрв нэгч цент дутаагүй миний хөлсийг өгөхгүй юм болоо. Уул сарын дугаарыг чинь машинд оруулахгүй гэдгийг сануулчих юм. За баяртай. Мөнгөтэй болохоор манайхаар ороорой. Гэх сонсогдлоо. Хаалга онгоц гэж нудраг зангидж хараал тавьсан нэг хүн Мартины хажуугаар шуртхийн алга болов. 15 орчим минут хүлээсэн нь дээр гэж Мартин бодлоо. Гудамжаар жаахан тэнэ дэргэн ирж хаалгыг түлхэн сонины газрын босхийг амьдралдаа анхудаа тэр алхав. Нэгэн хүү үүдэнд байснаа халхавчийн цаагуур ороод Фордыг хүн сураглаж байна гэж хэлсэн учраас энэ нэрийн хуудас хэрэггүй бололт. Тэрхүү эргэж ирээд Мартиныг дагуулan явж редакторын өрөөнд оруулваа. Тэр өрөөний замбраагүй байдал юуны өмнө Мартинд харагдаж түүний гайхшиг төрүүлв. Дараа нь ширээний цаан сууж өөрийг нь сонирхон харж байсан хуудас ахалтай оворбахтай хүнийг олж харваа. Түүний царайн хэнэггүй байдлыг харж Мартин гайхав. Хэвлэлийн эзэнтэй гэрэлцсэн нь түүний ааш авирт огт нөлөөлөөгүй бололт. Би Мартин гэдэг гэж Мартин үгүй эхлэв. $5 авахаар ирлээ гэж золтой л хэлж гисэнгүй. Нэгэн туулцсан анхных нь хүн редактор учраас ширүүн үгээр эхлээд яах вэ гэж Мартин боджээ. Форд: "Хөөе, тийм би. Эдэн тантай танилцахад хичнээн таатай байгааг та мэддэгсэн бол тоо. Би таны тухай олонтой бодсон. Ямар шүү хүн байгаа бол гэж төсөөлөхийг оролддог байлаа." Гэж хашгиран босож ирээд Мартины гарыг атгаж баярлсан байртай сэгсжиж гарваа. Форд алхам ухарч байгаад Мартины ажлын энэ удаадаа ганц костюмын бахархан харав.
Гэтэл тэр нь Мария Силвагийн эндүүгээр нэм ба эндүүдсэн өмдтэй нөхөд сэлбэхийн аргагүй болсон костюм байв. Би таныг нэлээд настай болов уу гэж бодож байсан юм. Таны өгүүлэг хашир санаа ихтэй сайн бичсэн өгүүлэг билээ. Эхний 3-4 мөрийг уншаад эн чинь ёстой тансаг эд байна гэдгийг би ойлгосон. Та зөвшөөрвөл таны өгүүлгийг анх уншснаа танд ярьж өгье. Үгүй юу? Би таныг юуны түрүүн манай ажилт нартай танилцуулъя гэв. Форд яриагаа үргэлжлүүлсээр нийтийн өрөөнд орж өөрийн урлагч Вэйд гихч хүйтэн гартай хумх туссан юм шиг төрхтэй туранхай бяцхан хүнтэй танилцуулва. Энэ бол Энц. Энц бол манай хэрэг хөтлөгч гэв. Эхнэр нь нэм гараг бүр шилийг нь хусаж нүрийг нь чимсэн цав цагаан сахлыг хайжилж тайрдаг харваас тиймч хөгшин бус халзан толгойтой тогтвортой харцтай ноёнтой Мартин гар барилцав. Тэр гурвал Мартиныг тойрч ам аманда Магдалины үг шулганаж байсан учраас эднэр ер нь үг хэлүүлэхгүй санаатай байгаа улс байхын шүү гэсэн санаа Мартин төрвөө. Яагаад манай сэтгүүлийн газараар ирдэггүй юм бол гэж бид гайхдаг байлаа гэж Уайт хэлв. Мөнгөний хэрэгцээ тун их байгаагаа ойлгуулъя гэж Мартин бодоод. Гадалгаа онгоцоор гарах мөнгө байсангүй гэв. Миний гоёлын костюм миний гачигдлыг илэрхий харуулж байгаа да гэж Мартин бодлоо. Тэр цаашдын ярианы явцад ирсэн зорилгоо сануулгах гэж байн оролдов. Гэтэл түүний авиасыг бишрэгчид тэр сануулгыг нь огт анзаарсангүй. Мартины өгүүлгийг уншаад тэд өөрсдөө эхнэр хүүхдэн төрөл төрөсөд нь хэрхэн гайхан баяссан тухай ярьсаар л байв. Харин тэр гурвын хинэнч гэсэн олгол зохих мөнгийг Мартинд олгох тухай үг цохиулах гэсэнгүй. Би таны өгүүлгийг анх ямар нөхцөлд уншснаа танд яриаггүй билүү гэж Форд асуугаад. Би Нью-Йоркоос ирж явлаа. Огдонд галт тэрэг зогсомгц манай вагонд сонин худалдагч орж ирвэ. Дөөнд трансконтинентал сэтгүүлийн сүүлийн дугаар байж байна гэл. Бурхан минь. Энэ новш галт тэрэгээр аялж явхад би үлбэрч үхэх гэж байдаг. Бас өөрийнхөө $5 салгаж авч чадахгүй явдаг байна шүү гэж Мартин бодогдов. Тэгээд уур хорслон буцаллаа. Трансконтинентал сэтгүүлийн өдүүлсэн гэмт хэрэг түүний харсаар байтал өсөж аимшигтай том хэрэг боллоо. Тэр олон сар тарчлан хүлээж байснаа, гажигдаж өлсөж байснаа, өчигдөр гиз дундуур унтахаар хэвтснэ. Өнөөдөр юу ч хийдэггүй яваагаа санал. Уур хилэн толгойд нь гарлаа. Энд чин дээрэмчд биш юм, муусан ловерчин юм. Эднэр хуурамчам, шулуум ихээр өгүүлгийг нь булан авчи. За яахав үзүүлээд өгөмц. Апл зохих юмаа бүрэн авахаас нааш сэтгүүлийн газраас гарахгүй гэж Мартин өөртөө амаагүй. Окландд буцаж очих зардалгүй ихч хэлэхүү. Мартин бие барьсаар байсан боловч түүний нүүрэнд зэрлэг шинж тодорхойд яриа дэлгэхсэд ичиж айлаа. Тэд Магдала бүрч их болохгүй. Хонхон дууг анх уншснаа Форд дахин ярьлаа. Аламеда дахь сургуулийн багш Зэ өхнөн тэр өгүүлгийг уншиж ухаан алдан баярсныг Энц ярив. Та бүхэнд тэгтлэх таалагдсан тэр өгүүлгийн тань шагнал мөнгийг авах гэж би ирсэн юм. Та нар өгүүлэг нийтлэгдмэгц $5 олгох ёстой байсан гэж Мартин гинэт өгүүлв. Форд даруй мөнгө олоход бэлэн царай гаргаж хармаан дах бүхнээ дарж үзснэ. Энц тийш эргэж мөнгөө гэртээ оргичээ гэл. Энц урдаас нэгдүүлсэн шинжтэй харснаа өмднийхөө хармааг гараар хаахад тэнд нь мөнгө байна гэдгийг Мартин мэдлээ. Бас харамсалтай. Би дөнгөж сая хэвлэгтэй тооцоо хийсэн болохоор хамаг бэлэн мөнгө өгчлөө. Ерөн цөө мөнгө авч гарсан нь миний буруу боловч та бодож үз. Төлбөрийн хугацаа болоогүй байтал хэвлэгч нь урьдчилгаа мөнгөө гуйгаад болдоггүй гэж Энц ярив. Тэр хоёр Уайтыг харвал тэр нь гайхаж далаа хавчс гэж инээлээ. Дөөнд буруугүй бололтой. Тэр хүн сэтгүүлийн ажил судлахаар трансконтинентал сэтгүүлийн газар ажилд орсон боловч гол төлөв санхүүгийн бодлогол судалж байгаа бололтой. 4 сарынх нь хөлсийг трансконтинентал төлөөгүйч гэсэн хэвлэх үйлдвэрийг номходох нь орлогч редакторын хөлсийг өгөхөөс илүү чухал гэдгийг тэр мэдээд авч амжсан ажээ. Ийм юм болдог нь харамсалт. Та ийдэ биднийг санаандгүй байхад иржтэй. Тэгэхээр ингээ. Бид маргааш өглөө шуудан гартанд чек явуул. Энц танд Идений хаяг бий биз гэж Форд тоомжиргүй ярив. Байлгүй явах вэ? Идений хаяг бичээстэй би. Чекийг нь маргааш өглөө шуудан гар явуулна. Мартин банкны болон санхүүгийн хэрэгт муу чаддаггүй хэрв маргааш чек явуулна гэж байгаа юм бол түүнийг өнөөдөр өгч болно гэдгийг ойлгож байваа. За ингэхээр Иден танд маргааш чек явуулахар боллоо гэхтэн. Надад маргааш биш. Өнөөдөр мөнгө хэрэгтэй байна гэж Мартин эрс хатуу хэлв.
золгүй явдал болох юм. Хэрвээ та өөр нэгэн өдөр ирсэн бол гэж Фордын үг эхэлтэл төвчээр муутай бололтой Энц түүний үгийг тасалж хэргийн байдал ямар байгааг Форд тань тайлбарлаа. Би ч бас маргааш чек явуулна гэв. Надад өнөөдөр мөнгө хэрэгтэй гэдгийг би ч бас тайлбарласан шүү гэж Мартин хэлвэ. Хэрэг хөдлөгчийн ширүүн авир Мартины шарыг хөдөлгөв. Тэр хамаг анхаарлаа түүнд тавихаар шийдвэ. Тэгээд ч трансконтиненталын мөнгө санхүү түүний халаасанд байгаа юм чинь. Би бүр арга тасарч гэж Форд дахин ярьж эхэлтэл Энц өсгий дээрээ эргэж тасалгаанаас гарахыг завдсан бололтой. Тэр дээрүү Мартин ухасхийн түүнийг багал зуурдан авсанд цавцагаан сахал нь өөлөх юмгүй хэвээ алдаагүй боловч яг 45 градус дээш өлийж юм. Хэрэг хөдлөгчийг нь Мартин Перс хивсгөвж байгаа юм шиг сэгсэрч байхыг Форд White хоёр хараад айсандаа ухааналтж. Залуу авиасныг мүлжигч ирхмэ. Төрөвч гарга. Тэгэхгүй бол би сүүлчийн центиг чинь гартал сэгсэрнэ шүү гэж Мартин хашгирав. Дараа нь айсан үзэгчд рүүгээ эргэж та хоёр хөндлөнгөөс бүү ороорой. Орвол бие танихгүй болтол чинь буулган шүү гэв. Эцсийн амьсгаа бүтэж байсан учраас мөнгө тулгасан нөхцөлийг хүлээн авснаа элхэх бололцоо олгохын тулд Мартин гараа солруулв. Хэрэг хөдлөгч хармаануудаараа хэдэнтэй аясны эцэст $4.75 гаргаж ирвэ. Халаасаа эргүүл гэж Мартин тушаа. Бас 10 цент гарлаа. Мартин олзоо шалгаж тоолж үзв. Тэгээд Фордыг харж одоо таны ээлж болсон. Надад 75 цент өгөх ёстой гэв. Форд хармаанда байсан бүхнийг бэлхнээ гаргасан боловч дөнгөж 60 цент байв. Ойлгохтойхон ирээд хич. Хантаасны чинь хармаанаас юу зухваагаад байна гэж Мартин түүнийг сүрдүүлэн хэлв. Шударгынхаа баталгаа болгож Форд хоёр халаасаа эргүүлсэнд нэгнээс нь дөрвөлжин хатуу цаас унава. Түүнийг Форд авч хармаанда хийх гихтэн. Тэр чинь юу вэ? Гадалгаа онгоцны билет. Нааш нөгөөх 10 цент байдаг юм. Инглээр билеттэй нийлүүлээд бодоход $4.95 болж. Алив 5 цент гаргах гэлээ. Тэгээд White-ийг харсанд тэр хулчгар байрын эрхэм хүн Никл зоос доор нь гаргаж ирв. Та бүхэнд баярлалаа. Баяртай гэж Мартин тэдэнд хэллээ. Дээрэмчин гэж түүний хойноос Энц заналтай шивнэвэ. Ловерчин гэж хаалга хаах зур Мартин хариу хэлжээ. Ялсандаа сэтгэл хансан Мартин гоо бүсгүй совт хоёрыг нь хөлсөнд бөхгөн зөвгөө өгөх $15 санаж өөрөө даруй очиж авахар шийдвэ. Гэтэл бөхгөн зөвгийн газар сахал сар майга мүлч хийдэл хуссан хин ээгч гэсэн өөрсдийг өөч гэсэн дээрэмдэд сурсан ёстой дээрэмчэд сууж байв. Мартин тавилга хэрэгслээс нь заримыг нь эвдэж амтсан боловч эцсийн эцэст редактор хэрэг хөтлөгч зарлал цуглуулах төлөөлөгч хаалгач нарын туслал цаатайгаар түүнийг хаалганы цаана гаргалаа. Тэгэхдээ тэд нар шатаар түргэн буухт нь Мартин тусалжээ. Эрж байгаарай иди. Тантай уулзахад бид баярлах байна гэж тэд хойноос нь инээн хашгиралд. Мартин шорон дээрээс босож мөн инээвэ. Пөх мөн л сайн ирсэн. Трансконтиненталын ялцамгуудал биш юм гэв. Хариуд нь тэд дахин инээлтэв. Шүлэгч гэхэд би аваа хамгаалцдаг хүн байна гэж ийдэн танд хэлэх хэрэгтэй байна. Энэ огцом ширвэж зогхийг та хаан сурсан юм бэ гэж редактор асуув. Таны тэр давхар сугдаж хүзүүн дээр дарахыг сурсан газар. Юу ч гэсэн үд чинь хөхрөхвэ гэж Мартин хариулв. Таны шилэн хүзүүч загтнахвэ гайгүй. Үгүй үүнтэй холбогдуулан уух юм биш үү? Мэдээж хэрэг хүзүү гимцэнд биш, танилцсандаа шүү гэж редактор найрсаг өгүүлв. Би ялагдсан болохоор зөвшөөрөх ёстой болно гэж Мартин хариу хэлжээ. Тэгээд дээрэмдүүлсэн цөм нийлж хүчтэй тэмцэлд ялсан учраас гоо бүсгүй совд хоёрын $15 зүй ясав бөхгөн зөвгийнх гэж зөвшөлдсөн шилдарс хуваан уужээ.